Сахин цэцэв. Яаж эмчсэх вэ? Юу хийх хэрэгтэй вэ? Сахин цэцэв нь маш өндөр халдварсах чадвартай, хөндөрч болзошгүй үр дагавартай вирусын өвчин юм. Хамгийн харамсалтай нь бусад вирусын өвчний нэгэн айдас энэ өвчний шалтгааныг хурдан дарж эмчсэх оновчтой эмчисийн одоогоор байхгүй байна. Бидний өнөөдөр 21-р зуунд ч гэсэн арсенаас байгаа бүхэн нь зөвхөн шинж тэмдгийн эмчисгээ бөгөөд энэ нь заримдаа хэдийн үссэн хүндрэлсүүдийг эмчлэхэд хамбастгүй байдаг. Хүүхдүүд энэ өвчнийг насан туршидээс илүү хөнгөн давдаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ энэ нь бүрээс үнэн байдаггүй. Хотын эмнэлгүүд өнөөдөр ч гэсэн гинэт хүнд хэлбэрийн сахин цэцэв туссан хүүхдүүдийг байнга хүсээн авч байна. Сахин цэцгийн хөнгөн хэлбэрийн үед бид хазуураас бууруулах эмчисгээ болон туурастанд загтнаа намдаах түгсэл хэрэглэхээс өөр эмчисгээ шаардсахгүй. Харин өвчний хүнд хэлбэрийн үед хоёрдогч хүндрэл үүснээс шалтгаалсан заримдаа өвчтөнд антибиотик хэрэглэх шаардлагатай болдог. Сахин цэцэв өвчний дараа хүүхдүүдийн харьсан дээр сорив үүсгэх нь избэв тохиолддог. Дээр дурдсан бүх зүйлсийг харуулсан үзвэл миний бодлоор хүүхдээ сахин цэцвээс урьдчилан сэргийлэх юм тулд цаг тухайд нь вакцинжуулах нь илүү хялбар бас лав шийдэх юм. Одоо хамтдаа ярилцъя. Бид яагаад багтаа сахин цэцэг тусах үедээ ногоон төгсвэр түрхүүлдэг байсан юм бол? Үнэхээр ингэх шаардлагатай юу? Ногоон төрөсв нь өвчтнүүдийн биед шимээр гарчиж буй туурастыг гэмдэлсэд маш тохиромжтой. Тэгвэл ногоон төрөсв нь маш сайн антисептик тус аль хэдийн загтнаж буй туурастыг усан ихээр хуурайшуулах хандлагатай. Тиймээс өнөө үед бид ногоон төрөсийг хэрэглэхээс татгалзаж оронд нь загтнаа намдаах орон нутгийн тос эмүүлс цэргийг самхыг зүүсдэг. Ингэснээр хүүхэд шахаа их маажиж хоёрдогч халдвар оруулахгүй байх боломжтой. Ихэнхдээ сахин цэцэгтэй үед хүүхдийг усанд оруулж босохгүй бич үздэг. Тэгээс ийм нь огтхон ч үнэн биш. Өөрөж загтнаж байгаа туурас дээр хөлсний нөлөө нэмэгдээд усам их загтнах болно. Ингэснээр хоёрдогч халдвар авах эрсдэс дахин нэмэгддэг. Тэгээд хамгийн сүүлд нь сахин цэцгийг цэцэрлэхдээ нэг удаа өгдөөд дахиж хизээч санаанд оруулахгүй байх нь дээрөө эсвэл вакцин хийх нь дээрөө. Мэдээж вакцин хийх нь дээр хүүхэд сахин цэцэг тусах үед цаашид насанд хүрсэн хойно энэ вирус зарим үед бие дотор дахин идэвхжиж бидний нүдэнд танил сахин цэцэг биш харин бүсэфэг герпес гэж нэрлэгддэг өвчний хэлбэрээр эсэрч болно. Эдгээр нь мөнс маш их загтнадаг туураст бөгөөд бусад хордлохын шинж тэмдэг хазуураст бүгд тустай галтдаг. Ихэнхдээ эдгээр туураст нь хавирганы завсар хэсгээр гардаг. Энэ үед өмнө нь өвчөж байсан насанд хүрэгч дахин бусдад халдвар тараах боломжтой болдог. Иймээс хэрвээ энэ насанд хүрэгчийн ойр орчинд сахин цэцэг тусаж байгаагүй хүүхдүүд байвал тэд яг энэ үед сахин цэцэг авах эрсдэлтэй болдог. Харин вакцин хийсэн хүн хизээж бүсгүй хэлбэрийн герпесээр өвдөх боломжгүй. Сахин цэцгийн эсрэг вакцин аль хэдийн гарсан бөгөөд үр дүнтэй. Вакциныг 2 удаа 2 тундын хооронд хамгийн багадаа 6-7 хоногийн зайтай хийх ёстой. Заримдаа яаралтай тохиолдолд хэрвээ нэг нас хүрээгүй хүүхэд сахин цэцэгтэй хүнтэй ойр байсан бол вакциныг 9 сартаагаас нь хийж болно.